Битүүрийн харилцаанд 90 гэж хүүс байхгүй. Хүүс гэж байхгүй. Хүн. Тэгж бодохгүй. Битүүр хүн. Тэгээд дуулаад эхэлсэн чинь гинт би юу вэ гэл ингээл зурагтар харж ирсэн. Тэгэл шууд хүүх ямар бүр ийм хоолойтой ингээд амьд хүн энэ бодит хүн юм бахт энэ бодитоор дуулаад байгаа юм бахтаа гэж шокнд орж гайхаал. Тэ ингээ харьцаа бити болчоосоо эсвэл хин нэгэн нэг юм ядаргаатай хүмүүс гарч ирээд өө наадах чи юм штэ гэд хотлоо хүний юм зөхөөгөөд бити тэгээсэй гэл яг тэрнэр бол амар их тэгж боддог байсан нэг жоох айдаг байсан ч юм уу. Тэгээд юу н анханасаа л анх үерхсэн цагаасаа эхлээл юу н маш төлөвлөгөөд үерхэл хүртэл аягүй төлөвлөгөөд үерхсэн тий. Сайн байцгаана уу? Гэрэл ёслолын ордноос бэлтгэн өргөдөг гэр бүлийн боловсрол олгох подкаст маань эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийнхөө зочдыг би бас баяртайгаар танилцуулахад бэлэн болсон байна. За өрхийн тэргүүс баяр. Гэргий Сарвал. Баярлалаа. Тойрын маань хувьд манай подкастэнд оролцохын саналыг уриалганаар хүлээж авсан хоёртоо юуны түрүүнд бас талархлаа бас илэрхийлье. Баярлалаа хоёртоо. Баярлалаа. Маш их баярлалаа. За манай нэвтрүүлэг бол ер нь бол гигийн хайрын баярын өдрөөр бас цацагдаж явагдах бас байгаа тийм. Тэгэхээр хэдүүлээ бас гигийн зүйлийн тухай, хайрын тухай, тэр үн цэний тухай илүү өнөөдрийнхээ нэвтрүүлгээр хэдүү гурлаа ярилцах байхаа гэж би ойлгож байна. За тэгээд манай подкастын уламжлалт болсон асуулт бас байгаа. Мэдээж амьдралын хамгийн чухал зүйл чинь өөрөө эхлэлцгийг бас байгаад байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр хоёрын маань амьдрал хизэнээс яаж эхлэв? Яаж биенийхээ сэтгэл мэдрэмжинд татагдаж, юун дээр нь илүү сэтгэл хөдлөвөө гэдэг тэр зүйлээр гурлаа эхлэе, тийм. За. За өмнө хэрэглэе. Бараг сая асуулт сонсож шууд огшоол яг нөгөө тэр үеилүүгээ буцаал яг одоо тэр үеийн ингээ би биндээ татагдчихсэн. Яг тэр гоё халуун дулаан тэр мөчөө шууд нүдэнд харагдаад эхэлж байна. Тэгээ ядж хаад одоо нэг давхар биетэй гайчлгүй амар юм сэтгэл хөдлөл өндөртэй. Ингээд юу болч тийм ээ. Имзэг ч юм уу сэтгэл хөдлөл их л өндөртэй. Сая ингээл тэр үе бодонгоо шууд ингээд хоолой зангирч явах жишээ нэ. Тэгэхээр тэр үе бол яалтчвал одоо бит хоёрын амьдралын эхлэх цэг тэгээд бит хоёрын амьдрал эхэлж гин гэдэг чинь бас нэг шинэ түүх бүтэж гин гэсэн үг. Яг тэр түүхийн эхлэл яг тухайн үед явагдчихсан гэж одоо бодож байгаа. Тэгээ яг нэг тийм нөгөө анх нөгөө хүүхдээ ихийнхэн хөвлөд бүрэлдэхэд ингээд оч гэлбэж шинэ амьдрал үүсдэг гэдэг шиг яг бит хоёр бие биендээ ингээд татагдаад хамтдаа болж эхлэхэд яг нэг тийм оч үүсэл ингээд нэг хоёр хүний амьдрал ингээд шинэ амьдрал бий болж нэг тийм гоё зүйл болсон л гэж би хувьдаа төсөөлдөг. Тэгээ тэр үе чи одоос яг 5 жилийн өмнө. Одоо 5 жил болчихсон тийм. Яг энэ 2 сард ингээд бит хоёрын 5 жилээ тохиж байгаа. За би тэгээд дахиад асуучмаар байна л да бас залгуулад тий анх яаж өсгөөгийн ямар зүйлд нь сэтгэл мэдрэмж илүү догдолж хөдөлж юунд нь илүү татагдсан юм болоо нэг бас асууч тий. За би хамгийн анх харсан нь гэх юм бол одоо ирэхээсээ 2 жилийн өмнө гэсэн үг. Voice of Mongolia show Монгол HD телевизээр гарч яхад үзэгчийн хуваар, фэний хуваар өсгөө зурагтаар харж ирсэн. Тэгэл би бүр хараагүйсэн. Бараг чихээрээ нөгөө хоолойг сонсоод чихээрээ татагдсан гэх юм уу. Гэхдээ яг цэвэрлэгээ хийжсэн чинь орой нөгөө амралтын өдөр гардаг штэ Voice of Mongolia. Тэ амралтын өдөр гэртээ гэрээ цэвэрлж ийсэн чинь одоо өмнөх ярилцлагыг би ингээд сонсоогүй. Зүгээр ингээд одоо хараагүй ингээд явж ирсэн ба. Тэг яг нөгөө дуулах аудишн үеийн эхлээл дуулаад яг одоо тэр чихэн төртөл сонсогдож ин яг тэр хоол нь. Тэгээд дуулаад эхэлсэн чинь гинт би юу вэ гэл ингээл зурагтар харж ирсэн. Тэгэл шууд хүүх ямар бүр ийм хоолойтой ингээд амьд хүн энэ бодит хүн юм бахт энэ бодитоор дуулаад байгаа юм бахтаа гэж шокнд орж гайхаал. Яг тэр цаг хүчээс эхлээл үзэгчийн хуваар крашлал. Тэгээд хамгийн эцсийн финалийн шат хүртэл нь дэмжсээр агаал. Бүр гэрийнхэн таа бооцоо тавиал ингээл бүр мөнгө төгрөг өртөл бооцоо тавьж тэгж дэмжиж ийсэн. Тэгж хамгийн анх харж яг сэтгэл татагдаж хөдөлж ийсэн. Нэг үгээр хэлбэл харж биш мэдэрч сонсож өсвөгийн дуу олоо дуулж байгаа тэр цар хүрээнд нь татагдсан байна тийм. Яг тэгсэн. Тийм ээ. Баярлалаа. За манай өсвөгийн хувьд. За миний хувьд бол энэ 5 жилийн эхлэл нь нэр ингэсэл нэг 2 гариг мөргөлдөж байгаа юм шиг тийм сүртэл юм болсон гэж би боддог дотроо. Яагаад гэвэл тэгэхээр нөгөө тухайн үед болохоор би аль хэдийн нөгөө нэг их сургуулаа төгссөн.
Саруулг болохоор дөнгөж 1-р курст орж исэн. Тэгээд зэтэл нөгөө нэг цангасан өсөлч өдрөө тасны хээр онлоо. Өглөө би сэрээд тэслэхүү танайх руу ярна гэдэг шиг яг л тийм нэг юм Сэтгэлээр. бүр сэтгэл нь бүр ингээд тогшоод л зүгээр чи чамайг л хаяа харчуул гэсэн яг тийм сэтгэлээр яг эхэлчихлаа. Тэгээд яг хамгийн ийм өөр яг л энэ хүн гэсэн мэдрэмжүүд яг тэр эхний яг тэр жил бит хоёр ингээд нэг цугтаа нэг энэ тийм ингээ гайгүй уулздаг болоод нэг гой хоол идээд суух гэдэг ч юм уу яг нэг тэрэн шиг тиймэрхүү зүйл дээр яг нэг харцнаас нь нэг юм над руу харж байгаа харцнаас нь л за энэ хүн л юм байна да гэсэн мэдрэмж яг төрж исэн байна. Тэгээд надад яг хандж байгаа тэр бүх зүйлүүд нь л ердөөсөө тэр татагдах одоо тэр мэдрэмжийг маань улам хөглөөд л бүр улам л энэ хүн рүү л гэсэн тийм мэдрэмжийг их гаргасан болов л гэж бодож байна. Сарал байвал ярьж штэ тий тэр дуу олооны өнгө дуулж байгаа тэр зүйлд нь анх сонсголоор маш их сэтгэлүүд татагдчихсан ингэж. Манай өсгөөгийн үед анх сарвалыг хараад юунд нь илүү татагдаж юунд илүү сэтгэл догдолж юуг нь илүү онцгой юм бэ бусад эмэгтэйчүүдээс гэж харсан юм болоо. За өстэй бүх л зүйл нь онцгой юм болов. Бусдаар бол ингээл хүн чинь бол яг адилхан бодгаал. Гэхдээ яг нэг юм тэр инээд тэр нэг юм байгаа айл тэр эмхтэн үний тэгэл тэр арьс нүд уруул чих гэл одоо ингээл бүх зүйл нь л бүр үнэхээр тийм игдүүтэй тийм хөөрхөн байсан та. Тэгээ тэр хоолойны өнгө тэгээ тэр нэг юм над руу хараад нэг эргэлж байгаа харц марц гэл анх шууд нөө ихний уулзалтан дээр нэг юм хөөрхөн заяа нэг юм хар нэг юм өмд нэг юм хар хөөртгтэй тэгээд ингээд айгуу тийм яарад нүрээ бодцсан. Тэгээд айгуу ингээд уг нь хичээсэн. Тэгээд тэр бүрийг харах бүр үнэхээр хөөрхөн байсан. Яг бүр нэг яг л нөгөө нэг юм байгаль гэж үүдэх чинь зэрлэг байгаль гэдэг шиг яг тийм юм хинч ингээд хүрээгүй тийм нандан яг тэр мэдрэмжнүүд анх уулзаал ер нь яг мэдэрсэн шүү тэрийг. Над бүр үнэхээр л энэ хүн л гэж. Тэгээ би бүр ингэж боддог шүү. Надтай ингээ харьцаа бити болчоосоо эсвэл хин нэг юм ядаргаатай хүмүүс гарч ирээд наадах чи юм ш тэгээд хотлоо хүний юм зөхиогоод бити тэгээсэй гэл яг тэрэн дээр бол амар их тэгж боддог байсан нэг жоох айдаг байсан ч юм уу. Яг их үед. Тэгэл бүх зүйл ингээ зүгээр болсон доо. Тойрынхаа ярианаас аюу гоё зүйлүүд аюу гоё мэдэрж байна л да. Аюу тойрын зүүрлүүд аюу гоё юм. Тэ нэг хоёр гариг хоорондоо очусрээ эдээс ингээд жан болоод явж байна гэж. Яг зөвөр гэр бүл судлалын салбарт ажиллаж байгаа миний хувьд жишээ нь одоо яг тойрын зүүрлж байгаа зүүрлэлтэй ерөөдөө адилхан л ерөөдөө тайлбарладаг л да. Эрэгтэйчүүд одоо ангар гараг дээр эмэгтэйчүүд суур гараг дээр тэ хоёр өөр ондоо орчинд өссөн хоёр өөр соёлтой хүмүүс дэлхийд ирээд нэг гэр бүл болж байгаа хэлбэрийг гэрлэлтэй гэж ерөөдөө тодорхойлоод байна гэсэн үг байхгүй. Яг тэр зүйлийг хоёр аягүй гоё гаргаж байна шүү дээ. Хоёр гараг очисрэнгүүтээ нэг төвлөр очиод үсэрч байгаа тэ. Тэр талаасаа ярьж байгаа. За би өсгөө ингээд орж ирж байгаа байдлыг нэвтрүүлэг эхлэхээс өмнө их нартай хандж байгаа хандлагуудыг хараад айгүйх гоё тийм бахархах яасан гоё залуу вэ яасан халамжтай юм бэ олон залуучууд бас эндээс бас үлгэр дуурайл аваасаа гэж бас хүсэж л да. Тэгэхээр хоёулаа байх амьдрал эхэлж явах одоо ингээд гуруулаа болж явах амьдрал мэдрэмжүүд өөр байна уу? Тэр сэтгэлдээс овалцааж хоёулаа бол гараа хөтлөлцөө аюу гоё яаж жаргалтай явж яадаг. Тэгтэл гуруулаа болоод ирэхээр ялангуяа эр хүнд бол илүү олон юм бодогдож эхэлж байгаа үст. Илүү хариуцлага тий. За яг сүүлийн 1 жил яг бит хоёр хамтдаа цуг байгаад 4 жилээс ахгуулаад бодгцсон юм. Би өөрөө их сайхан үр тарих хэрэгтэй юм байна л гэж бодсон доо. Тэр нь болохоор нөгөө юу гэдэг тэгэхээр нөгөө эцэц дүрмэн үлдэх хороо гэж нэг аав ээж нар яриад ах эгч нар хэлдэг шүү. Тэр яг яагаад гэдэг байсныг одоо маш сайн ойлгож байна. Би яг үнэнээс ээж хүн бүртээ сайхан хандаж тэгээд сайхан энергийг дуудсан цагт миний өр үлдэхдээ би тэрний хүүхдчтэйгээд энэ тэнд хэлэхэд чи тэрний хүүхд юм уу? За тэгвэл алуу ах нь ингээд үгүй гэдэг ч юм уу. Нэг ч гэсэн зүйл хорвоо арай зөөлөн хандах. Тий арай зөөлөн хандах байх гэж би яг бодож гисэн. За тэгээд дараад нь болохоор нөгөө өмнө нь бол яг ийм хөөрхөн ийм ад жаргал дээр ингээл дэрвэл нисэл хамтдаа чийлвэл болоо хоёул ингээл зүгтээ ингээл болоо тий. Эсвэл өгсөн ч хоёлаа яах вэ гэдэг ч юм уу тийм сэтгэл зүйсэн байна. Одоо болохоор энэ
гизэнд байгаа энэ өөрхөн үрээ бодонгууд болохоор энэ хүүхдийн төлөө бид хоёр хамгийн сайнаараа байх хэрэгтэй. Тхийн тулд өөр өөрсдөө хайрлах хэрэгтэй. Би биенээ биш өөрсдөө. Би амьд сайн байж иж, эрүүл байж иж би нүунийг хайрлаж чадна. Манай хүн ч гэсэн тийм байж иж намайг хайрлана гэдэг ч юм уу. Яг тэр тал дээр л илүү одоо бүр бодож ухаж эхэлдэг юм шиг санагдаж байна. Тэгээ сонирхоод асууж ил да. Та хоёрын хувьд одоо манай нэвтрүүлэг чинь бас нэг онцлог бас байгаа. Тэгээд өмнөх нэвтрүүлэгд дээр болохоор амьдралаа эхэлчихсэн яг дунд үедээ явж байгаа энэ хосууд оролцож байсан л та. Та хоёрын маань онцлог бол яг амьдрал ингээл дөнгөж эхлээл анхны хүүхдээ үлгэдэж авах гал явж байгаа залуучууд байгаа шүү дээ. Тэгээ ялангуяа бид нар ч одоо нэг үе үеийнх ярьдаг болчлоо. Одоо зэнжи үеийнхэн гэж ярьж байна те. Гэр бүлийн хандлага төлөвлөлтөн дээр ер нь хэр анхаардаг болсон юм. Магадгүй та хоёр сэтгэл хөдлөлөөр хүүхдээ болсон уу эсвэл төлөвлөж хүүхдээ болсон уу? Мэдээж энэ бол маш том амьдралын төлөвлөгөө, амьдралын одоо хамгийн чухал төлөвлөгөө бол гэр бүлийн төлөвлөлт гэж бид хоёр боддог. Тий. Тэгээд ер нь анханасаа л анх үерхсэн цагаасаа эхлээл ер нь маш төлөвлөгөөд үерхэл хүртэл аягүй төлөвлөгөөд үерхсэн тий. Эхлээд яг нэг жил зүгээр тусдаа болцох журмаар явцгааж үзлээ. Дараа нь за хоёлаа тэгвэл одоо хамт амьдраад үзьегээд тусдаа гараад байр түрээслээд хамт амьдарч үзлээ. За хамт амьдраад үзснийхаа дараа за одоо хоёлаа тэгвэл өөрсдийн гэсэн орон байртай болёо гэд байшингаа тэг ингээд алхамлах. За одоо тэгвэл орон байртай машин хэрэгтэй болсон юм чинь хүүхдээ төлөвлөё гэд. Тэгээ тэр дунд бас амьдралын төлөвлөгөөний хажуугаар өөрсдийн нөгөө амжилт карьерийн хувийн карьер тэр зүйлсүүд бас ингээд бүгд төлөвлөгөөнд багтаа. Жишээ нь би сургуулаа төгсгөх эрдмийн зэрэгээ хамгаалах. За тэгээ тэмцээн уралдаанд орох манай хүн урлаг уран бүтээл гээд өөрсдөө тэр бүх зүйлээ ажил амьдрал хоёрынхаа бүх зүйлийг яг төлөвлөд тэгээд эцэст нь яг за энэ жил хүүхдтэй болоход хоёлаа болох юм байна гэж бодсон болохоор тэгээд хүүхд маань яг ирлээ. Төлөвсөн гэсэн үг. Яг төлөвлөсөн гэсэн. Төлөвсөн. Тэр ярилцсан гэсэн үг үү? Тийм. Бүх юм яг тийм. Одоо ингээд залуучууд дэрвсэн яг үе дээрээ эд нөгөө нэг бал сар шиг үе дээрээ шууд хүүхдтэй болоосоо гэж би нэг боддоггүй. Гэхдээ миний л бодол шүү. Энийг нөгөө бусд хүмүүс зарим тэгээ болцсон хүмүүс тэгж байж болно, сайхан байна, болно. Гэхдээ ихэвчлэн би бол тэгж яг өөрийнхөө хувьд боддоггүй. Хүн нөгөө нэг юм хит их аз жаргалын даавар гаргацсан үедээ нөгөө ирээдүг боддоггүй. Яг тэр үеигээ л илүү их мэдрэх гэж хичээдэг. Энэ үе дээр их алдаа гардаг. Тэгээ нэг контролгүй байдал бас их энэ үе дээр гардаг. Тэгээд залуучууд яг энээс болоод алдна. Тэгээд буцаад аз жаргалын даавар буурна. Янз янзын стрессүүд орж ирнэ. Энэ үед нөгөө нэг аз жаргалаар хараад байсан нөгөө нэг бүсгүүн яг тэгж харагдахгүй тэр залуунаас тэгж харагдахгүй гэдэг дээр их зөрүү үсэх магадaltaй. Тэгэл яг анханасаа бит хоёр яг чанд яг байсан да. Яг хамгаалах хэрэгтэй бол хамгаалах хэрэгтэй, ярилцвал яг ярилцах хэрэгтэй. Тэгээд энэ маань ч гэсэн яг энэ одоо энэ хүүхдтэй болж байгаа юм маань илүү бит хоёрын хувьд үн цэнийг илүү их нэмэгдүүлж байгаа юм болоо. Яа тэгвэл хоёулаа одоо яг ингэсэн энэнийг хүрэхийн тулд ядаж хоёулаа хүүхдийг нэг сайхан орох оронтой байна. За ингээд цэцэрлэгт нүрлээ гэж ядаж нэг машинтай тэгээд за нэг аав ээж нэг ийм хүмүүс байгаа шүү гэж харагдах ч гэсэн нэг хариуцлага хүлээх чадвар нь илүү нэмэгдэж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээл юу нэг хүүхдтэй болоо. Ер нь бит хоёр нөө жил эхлэх болгонд нөгөө жил дуусахад тухайн жилээ дүгнээд тэгээд дараа жилийнхаа зорилгоодыг тавьдаг байхгүй. Тэгээ яг жил болгон би бинээсээ асуудээ. За энэ жилийн энэ зорилгод бүтлээ. Одоо эх жил энэ зорилго. Тэгээд яг жил болгон одоо хүүхдтэй болох жил мөн нөгөө арай хоёлаа болоогүй юм байна. Өөртөө ч төлөвшөөгүй байна. Яг амьдрал ч нөгөө баталгаатай хүүхдийг өсгөх хэмжээний баталгаатай болоогүй байна. Тэгэхээр за энэ жил болоогүй юм байна. Тэгээд дахиад өөрөөр зорилгодоо бичээд тэгээд яг 25 онд бит хоёр ярьжсэн 2025 он эхлэхэд за энэ жил заавал байртай болно. Байртай болсныхаа араас одоо ер нь хүүхдтэй болоход болсон доо гэл төлөвлөжсэн яг үе шаттай ингээд дараалал явж шүү дээ. Та хоёр бас манай залуучууд үзэгчид манай подкастыг сонирхон үздэг олон гэр бүлүүд хоёроос бас суралцаасаа гэж би асууж байна. Дээрээс нь би өөрөө залуу хосуудыг ялангуяа хосуудыг юу гэж уриалах дуртай вэ гэхээр хосуудыг хайр сэтгэл гэдэг зүйл нэгтгэж өгдгөөс гадна бас нэг зорилготой нэг тэмүүлэлтэй байх нь өөрөө хосууд юмнуудын нэгдмэл чанарыг илүү бий болгодог шүү гэдэг тэр зүйлийг залуучуудад уриалдаг байхгүй. Яг үүнтэй адилхан та хоёр маань өөрөө амьдралаа ирээдүйд дандаа төлөвлөд юм байна. Ялангуяа 10 сарын 31 гэж ойлгож байна шүү дээ. Яг тухайн жилийнхаа 12 дугаар сард гэсэн үг юм нэг тий. Одоо юм мөрөөдлийн юм самбар бит өөрөө жил болгон хийдэг тий. Тэгээд яг юутай болмоор байгаа зургнуудын бүгдийг хэвлээд зургтай. Тийм зургтай ингэж яг байгаа. Тэг яг нүдэнд харагдах газар байнга харагддаг ажлын өрөөнд ч юм уу тэр нэг ажил төлөвлөдөг самбар үүд яг тэрний хажууд бид хоёр мөрөөдлийн самбар
хатцсан байж байгаа жил болгоны. Тэгэхээр нөгөө багцалж харахад их амар санагддаг. Яг юуны төлөө хичээгээд байгаа юм бэ гэдэг нь яг харагдана. Тэгчингүүт нэг тийм бусад зүйлүүдийг ингэж нэг хөөхгүй дээ. Гэрлүгээ л яарна. Гялсан гэл яарал. Тэгээ бас тэгж нөгөө яг зургаар бодит байдлаар ингээ хажууд байхаар энергиэр нөгөө тэр зүйлийг айгүй их дууддаг юм шиг санагддаг. Тэр нөгөө манифест гэдэг бодлын хүч гэдэг юмд айгүй их итгэдэг. Тэгээд одоо энэ ордонд бас ингээ сууж байгаа юм ч гэсэн бис одоо ирээд нөө хурмаа бас ингэж манифестж дуудаж байгаа бас нэг тийм гой үйл явдал гэж бодож байна. Тэгээ яг битэрийн манифестж дуудсан юмуд яг бүгд биелдэг. Яг биелдэг. Жил болгоны яг тэр зургийг наасан яг энэ улс руу явна гэхэд яг тэр улс руу аялсан байсан. Яг машина авна гэхэд яг авсан байсан. За ингээд амжилттай явж гисэн тэмцээн уралдаанд ороод заавал аварга алтан медаль авна гэхэд яг л авсан байсан. Ингэж яг тэрийг ингэж энергиэрээ дуудаж өөртөө маш их хүсдэг болохоор тэр зүйл манаас яг ингэж ирдэм болоо гэж бодсон. Энийг бол бид нөгөө бодлын хүч гэж яриад байгаа юм л да. Одоо нөгөө Австралийн шинжилгээний нэг хүрээлэнгийн Segret гэдэг нөгөө судалгааны нэг юу гэдэг шүү дээ. Тэн дээр бас мөрөөдөл бодит болохын тулд бид нэр зүгээр бодох биш, бичих хэрэгтэй, тэмдэглэх хэрэгтэй. Дээрээс нь хүсэж байгаа байшин машина бүр зургийг гаргаж тавих хэрэгтэй. Тэгээ өөрөө сэтгэлээсээ маш их хүсэх хэрэгтэй юм байна. Маш их хүсгээр яг дээл таталцаал ирдэм байл. Тойрхон амьдралыг хараад би айгүй гоё бахархаж байна л да. Одоогийн залуучууд яас их өөр сэтгэлгээ, өөр майндтай болцсон тий. Энэ бүх зүйлийг хараад би надад бол бахарх сэтгэл бас төрж байна. Над дээр хүртэл ийм кейс орж ирж байсан 23 4-тэй залуучууд ирээдүйд бид хоёр одоо 2 3 жилийн дараа одоо гэр бүл болохыг одоо төлөвлөж байгаа маа. Тийм учраас гэр бүл хосуудын харилцаанд ирээдүйд учирч болох ямар асуудлууд зөрчлүүд байдгүй те тэндээс урьдчилан сэргийлэх байдлаар танаас зөвлөгөө авч байгаа юм чи ямар ч асуудал байхгүй. Одоо залуучуудын сэтгэлгээ хандлагаанууд нэлээд өөр болсон байна уу гэж бодож чинь. Хоёр ингээл дистараа дээр явж штэ. Өөрсдөө ихлэ төлөвшүүлэх, боловсрал эзэмших, карьертай болов санхүү эдийн засгийн эрхчлөөнд төрөх. Тэгээд орон байртай бол орон байртай болсныхаа дараа бэбитэй болох гэх энэ зүйлүүд бас явж байна. Бид хоёрын бас зарим подкаст рил нэвтрүүлгүүдийг бас харлаа. Маш гоё байшингаа өөртөө бүтээлээ. Ямар мэдрэмжүүд байсан? Итгэдэггүй байлээ. Итгэдэггүй байл. Анх удаа яг ингэж одоо өөрсдийн гэсэн байшин бүл бүтэн ингээд өөрсдөө амьдрах тэр түлхүүрийг яг ингээд гартаа зогсож байхад ерөөсөө итгэдэггүй байлээ. Тэгэл нүүж орчвол энэ хоёулагийнх юм бах та. Ингээд хоёлаа ийм гэртээ олчиж байгаа юм уу гээл. Тэгэл одоо бүр ерөөсөө л гэрлүүгээ л харихын төс. Яг хүний нөгөө хүсэж мөрөөдөж маш их хөдөлмөрлж бүтээсэн юм гэдэг чинь маш их үнцэнтэй байд юм байна. Тэрэндээ маш их хайртай. Яг тэр орон зай бол яг бит хоёрын хайраар маш их хүч хөдөлмөрөөр бүтсэн тийм гоё юм гэгэн ингээ гэрэл цацарсан тийм гоё газар. Тэгэл тэрнлүүгээ л ингээл татагдал гэдэг юм байна. Хордон гэрлүүгээ явах юмсан. Хордон гэрлүүгээ явах юмсан. Тэр бас яг төлөвлөж зураг мөрөгдөөс бүх юмны ууршил бүгдийг төлөвсөн байна. Тэгсэн. Одоо яг бит хоёрын 2024 он 25 оны мөрөөдлийн самбарыг харах юм бол яг тийм хавас зураг нь байгаа. Тэг ингээд хоёлоо төлхөөрөө бариад ингээ гарныхаа зургийг авна гэдэг жисэн яг тэр ингээд үйл явдал яг бодит болсон. Бүгдийн хэлбэр. Тэгэл нэг хүүхд байхаас ахгуулаад би нөгөө гэртээ ганцаараа их үзчихсэн. Кино юу? Тий. Тэрний одоо нөгөө нэг яг 4-р анги дээр нэг юм баян айлын айлд нөгөө нэг хүүхд нь очдөг шүү дээ нэг юм их хүстэй. Арай өөр хулгайч нартай байдаг та нэг ялдаг тотмоттой нэг арай өөр. Тэн дээр яг нэг юм тэр хаус бол үнэхээр гоё. Тэгэл яг нэг юм хүүхдийн янз янзын тоглоомнууд нь бүгд гоё. Нөгөө удирдлагатай. Тий, удирдлагатай ингэж шууд. Тий. Яг тэрийг ингэж харангуут чинь хүүхд байхасаа ийм юм байх юмсан гэдээ ингэж бодоод одоо бол яг ингэж тоглоомор тоглоно хаашийн. Гэхдээ яг тэр ингэж дотор ингэ үлдчихд юм бэл. Тэгэл яг нэм гоё унтлагын хувцастай амар гоё гэртээ ингэж босоол хөшгөн ингэж шууд одоо манайх нэг автоматар нэгж мэгдэг болгоцсон. Тэгээ шууд ингэж автоматар өөрөө нэгдэл. Тэгэл яг ингэж унтлагынхаа өрөөнөөс гарч ирэл галтгоонд оронгууд ингээл манай хүн тийм нэх гоё өглөөний цай бэлтцсэн байдаг ч юм уу. Яг л тэр хүүхд насандаа бодож исэн бүх юм яг одоо ирж байна. Тэгээд яг энийг мэдрэх энэ хувь заяанд ингэж байгаадаа бас маш их талархаж чинь ер нь бүх зүйлдээ л ер нь талархаж чинь да. Гоё мэдрэмжүүд шүү те. Анх тусдаа байшин цаавал мөрөөжсэн бүх юмуд биелэл тэн дотор өөртөө оршоод амьдраад амьдарч байгаа гэдэг бол хувь хүмүүсийн хамгийн том хаппи ажиглалтай байх
мөчүүд энийг л ах л да. Тэгээ сая өсгөөгийн ярианаас нэг юм би сонслоо. Өглөө ингээс сэрэнгүүт манай саруулын үед цай хоол бэлдсэн, өглөөний цай бэлдсэн байдаг гэж. Би саруулыг юу гэж харсан бэхээр үнэхээр сайн гэрийн бас эзэгтэй юм байна гэж. Энэ зэнжи үеийнхэнд нэг байдгүй нэг чанар манай саруулд айгүй харагдаад байгаа. Уламжлалт ийм соёл илүү дамгаалсан тийм. Ир нөхрөө байх ёстой байранд нь бас тавьж чаддаг. Өглөөний цай бас бэлддэг. Энэ соёл яг хаанаас хэлсэн саруулаа? Яаж ийм зүйл суралцв? Одоо энэ залуу үеийн өсгөөчүүдээс өөрөө л байна. Баярлалаа. Одоо сайн гэр эзэгтэй байх гал хичээж лээ. Гэтэ нэг энэ бол зөв нөгөө нэг хичээж гарах тийм сэтгэл биш байгаасаа гэж би үздэг. Яг албадлагаар. Тийм албадлагаар биш. Зүгээр л өөрийнхөө зүн совингоор яг өөрөөс төрж байгаа мэдрэмж сэтгэлээрээ хажуудаа байгаа эрэгтэй хүнээ яг л өөрийн чадхаараа боломж байгаа нөөц бололцоондоо тохируулж хайрлаж халамжлаасаа гэж үздэг. Тэрнээс ч байхгүй юмыг өсөж мөрөөдөл ингэчүүл би яг ингэж хайрлах юм байна ч гэдэг юм уу. Тийм ямар нэгэн өөртөө тийм дарамт шахалт өгөлгүйгээр зүгээр нөө зөнгөөрөө хажуудгаа гоё мэдэрч хайрлаасаа л гэж айгүй хүсдэг. Тэгээд би бол ер нь гэр бүлийн хүмүүжил манаас намайг ийм байхад нөлөөлсөн болов. Ягаад хүүхэд бол угаасаа хажууд байгаа, дэргэд байгаа хүмүүсээ л харж өсөж өгдөг учраас. Би өвөө эмээтэйгээ багтаа өсөж исэн. Тэгээд өглөө асаал өвөөс ирэхэд эмээ айгуу гой цай чанцсан, өглөөний цай бэлтцсэн. Амралтын өдрөөр бас ингээл ээж аав маань амардаг өдөр өглөө ээж аав ингээ өвөө эмээ бид нар бүгд хамт амьдардаг ус. Тэгээд халуун дулаан гэр бүл яг бид тэр амралтын өдрийн өглөөг айгүй хүлээдэг гэсэн. Бүгд нийлээл хамтдаа өглөөний цайгаа бэлдээл тэрний жижигхэн галтгоондоо бүгд сууж хамтдаа цайгаа авал яг тэр амьдралын тэр энгийн амар гоё аз жаргалыг л өөрийнхөө амьдралд ч гэсэн тэгэд багадаа нөө мэдрээд айгүй гоё байсан болохоор тэрийгээ ч гэсэн би өөрөө том болохоор ингэж амьдралдаа мэдэрч явна гэсэн тий. Тэгэл өглөө босоод нөгөө ингээл дээр үуч нэг бүдүүн зурагттай. Тэгэл нөгөө өглөө хүүхэлтэй мөхөлтэй гардаг. Тэгэл орондоо ингээл байжсэн чинь гоё хүүхэлтэйнүүд яваал тэгэл ээж эмээ аав өвөө бүгд нийлээл өглөөний цайгаа бэлдээл. Тийм энгийн амьдралаас яг тэр бүхнийг хараалаа. Би яг бас ингэж амьдрал гоё юм байна даа л гэж тийм бодол төрөөд одоо тех гэж хичээж л явандаа. Тэгт бас учиргүй хичээгээд байсан юм байхгүй. Яг ингээл зүн совингороо угаасаа тэгэл байгалийнхаа хүн чинь байгалийн амтан болохоор тэгэл байгалийн сэтгэх дээрээ урсгалаарай. Манай өсгөөгийн үед энэ мэдрэмжийг ер нь авах ямар байна? Өглөө ингээс сэрэнгүүд гоё, өглөөний цайтай, эргээд эхнэрээ хайрлах тэр мэдрэмжүүд, энэ хүндлийг мэдэрсэн эрэгтэй хүн эргээд эхнэрээ хайрлах мэдрэмжүүд ямар байд юм бол? За бас л гайхалтай л гэж хэлдэг. Хүн ингээ нөгөө хүнээрээ хөглөгддөг гэж би боддог. Тэгээд бас хүнийг хөглөдөг. Дээрээс нь нөгөө хүн бол бас мэдрэмжийн амтан гэж хэлмээр санагдтыг. Бүх зүйл мэдрэмж. Би тантай ярилцж байгаа ч гэсэн та надад гоё мэдрэмж өгч байна. Тэгээ би бас энэ талархаж байгаа. Тэгээд яг надад манай эхнэр энэ гоё мэдрэмжийг өгөх тусам олон л ингээд тэрийг нь дахиж даавалж өгмөр санагддаг. Гэхдээ энэ нөгөө нэг юм юугаар биш юм албадлагын чанартай эсвэл бол би энэ түнд ингээ харагдъя гэж юм хүчээр биш. Яг энэ хүн надад гаргаж чинь би ч гэсэн гаргая. Тэгээд угаасаа нөгөө би бас нэг ийм саруулах гэж хэлчихсэн байхгүй анх үерхэж явахдаа хайр болвол энэ далайн мэтээ яагаад гэвэл тэгэхээр чи ямар ч өндөр чулуугаар өндөр ийм хан тавьсан байлаач давж урсгаа хөрвөл энэ бол давдгаа. Тэгэхээр энэ бол хизээч ингэж ийм хэрэгээр эсвэл хэрэгээр бишээр ингэдэг зүйл биш. Энэ ингээ шууд цаанаасаа ингээ явдаг зүйл юм аа. Тэгэд би ингээ чам тайртай гэж хэлчихсэн бохгүй саруулах гээд. Тэнгүүд яг би ингэж л боддог. Тэгэл яг тэр мэдрэмжээр ингээ нэг өглөөд байна. Тэр улам л ингэнэ гэхээс хизээч тэр дордохгүй мох болохгүй. Тэгэхээр зөв мэдрэмж хүнд зөв мэдрэмжийг л төрүүлнэ. Сөрөг мэдрэмжээр хийсэн бол сөрөг мэдрэмжээр төрүүлдэг. Яг тэр шиг манай хүн ч гэсэн тэр сайхан сэтгэлээр надад өглөөний цай бэлдсэн болохоор би тэрийг сайхан мэдрэмжээр ууж байгаа гэдгээ би яг сайн ойлгож байгаа. Би саруулынхаа ярианаас одоо энэ подкастыг үзэж байгаа нийт гэр бүлүүд ялангуяа эцэгчүүдэд нэг зүйлийг бас уриалмаар байгаа дээ. Монголд өнөөдөр гэр бүлийн боловсрол олгодог хөтөлбөр байхгүй шүү дээ. Сувдч байхгүй байна. Дунд сургуультч байхгүй, нэг сургуультч бас байхгүй байна. Ийм сайн гэрээ эзэгтэй болоход нь өнөөдөр гэр бүлийн орчин тэр эмээ аав ээжийн харилцаа өнөөдөр нөлөөлж байна шүү дээ. Тэгэхээр хүүхдэд гэр бүлийн боловсрол олгодог хамгийн том одоо сургалтын төв бол өнөөдөр ээж аавын харилцаа гэдэг шүү гэдэг тэр мессежийг та бүгд бас өгмөр байна тийм. Энэ нөөрэ эргээд ирээдүйд үнэхээр сайн гэрээ эзэгтэй, үнэхээр сайн гэрийг
тэргүүнүүдийг өнөөдөр бий болгох боломжуудыг нөлөөллүүдийг бий болгож яадаг шүү гэдэг тэр зөвлөгөөг одоо гуруулаас энэ яриагаар бас хүргэчмээр байна тийм үү? Хүргэчмээр байна. За ингээд бид нэр хосын харилцаа гэр бүлийн асуудал тал дээр нэлээд бас сайхан гоё халуун яриануудыг бас өрнүүллээ тий. Тэгээд хувь хүнийх нь талаас нь одоо тойрос хэдийн асуултуудыг асуумаар байна л да. За манай өсвөгийн үед уран бүтээлч, дуучин. За одоо кино урлагц. Хүч үзээд байна уу? За би одоо яг Туг Pictures-ийн одоо боловсрол телевиз Туг Pictures-ийн олон ангид кинонд гол дүр бүтээж байгаа. Тэгээд яг өөрийнхөө шинэ бас нэг юм карьерийг эхлүүлж байгаа. Тийм. Олон ангид кино юу? Тийм олон ангид кино. Одоо манай кино болохоор 4 сард нэлтэй. Би яг зүгээр сонирхож асууж байгаа киноны нэр энтриг бол нэг халдаад хэрэггүй байх. Зүгээр киноны тэр агуулга нийгэмд хүргэж байгаа мессежүүд нь яг ямар агуулгатай кино вэ? За манай агуулга гэх юм бол зөвхөн яг нэг юм цэвэр цагаахан мэдрэмжийг л хүмүүст хүргэндэ. Их тийм хөөрхөн цагаан хөөрхөн кино байгаа. Ямар ч тийм алаа хидан нэг хараасан шонзон скол хин нэгэн ихнэрийн араар нь тавьсан байдал гэдэг ч юм уу нөхрийн нэг тийм байхгүй. Бүх юм яг цагаан ийм хөөрхөн стэй хөөрхөн гигийн кино байгаа да. Цагаанч кино уран бүтээлд оролцож байгаа юм байна. Өөрсдөө ч гэсэн их цагаан хийдэг хосууд өмсөж байгаа хувцснууд нь хүртэл юм гоё цагаан гоё хувцас өмссөн байна л да. Би одоо саруулаас асуумаар байна. Манай саруулын хувьд бол эрүүл мэндэд маш их анхаардаг эмэгтэй надад санагдсан шүү дээ. Физикэл талдаа ч гэсэн одоо юу гэдэг эрүүл мэнд хооллолт тал дээр ч гэсэн маш их анхаардаг. Бас тэр хэмжээгээр бусдад бас нийгэмд бас зөв мессежүүдийг өгөх зорилготой эмэгтэйнуудаа гэж би харсан. Нэг үгээр хэлбэл би өөрөө чинь мэржлийн тамирчин гэж ойлгосон зөв баг фитнесийн талдаа. Тий. За яг миний үндсэн эзэмшсэн мэрэгжил маань хэм бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийг хол зүйч шимтэж жил судлаач. Угсаа мэрэгжлийн юм шүү дээ хол зүйч. Төгссөн. За тэгээ хажуугаар нь одоо өөрийнхөө миний хобби хүсэл сонирхлыг нээж илрүүлсэн хүн сууж байгаа. Тэгээд тэр хүсэл мөрөөдөл тэр дотор нуугдчихсэн тэр зүйлийг маань сэрэж өгөөд би фитнесийн спортын тамирчин болоод за тэгээд нэг хичээлснээсээ жил ахсан дараа юм тий. Дэлхийн авраг шалгаруулалт тэмцээнд явж дэлхийн авраг болсон, Монгол улсын авраг болсон тэгээд бодибилдинг эзэсийн спортын олон улсын хэмжээний мастер цолын хүрсэн. Олон улсын хэмжээний мастер болсон. Тэгээ ерөөсөө анхнаасаа л хүүхэд байхасаа л спортод аягүй дуртай байсан. Спортоор ширээний теннисний спортоор бас 10-аад жил хичээлсэн манай өвөө минь намайг их л бүх юмд л ингээд явуулж үзүүлдэг байсан. Тэгээ яг тэр тундаас яг өсвөр наснда би ойлгосон нь ерөөсөө спорт би илүү өөрөө спорт руугаа илүү дуртай байна гэдгээ бас олж мэдсэн. Тэгээд тэгтээ яг нөгөө ингээл мэрэгжил сонголт инээ тэрэ ажил мэрэгжил гээл явж хахад хүн чинь тэр болгон за яг спортын хүн болол спортоор явна гэж одоо гэр бүлч зөвлөдөггүй хүн өөрөө ч бас нэг тэрэндээ итгэдэггүй. Тэгээ би яах ёстой юм болоо ямар мэрэгжил сонгох ёстой юм болоо гэж бодож явж агаад юу юм бэ? Хүн гоё эрүүл байх, хүн ийм тасгал хөдөлгөөнтэй эрүүл хоол хийж эрүүл амьдрахыг зөвлөдөг тийм хүн болмоор нь яг тухайд мэрэгжлийнхаа нэрийг мэдэхгүй ийм хүн болмоор нь ийм хүн одоо юу хийдэм болоо гэж судалж байгаа тийм хоол зүйч шимжижэл судлаач гэдэг мэрэгжил байдгийг олж мэдээд тэгж сурж анх мэрэгжлийг сонгож одоо яг энэ амьдралын хэв маягийн маань эхлэл тавигдчихсэн гэх юм уу? Би 3 зүйлийг энэ залуучуудаа гэр бүлүүдэд уриалж бас өрөөх дуртай байдаг байхгүй юу? Биеийн эрүүл байг, сэтгэл зүйн эрүүл байг, хосын амьдрал, гэр бүлийн өнөөдөр эрүүл байгаа гэж. Энэ 3 зүйл эрүүл байгаа тохиолдолд хүн бол үнэхээр аж аргалтай өнөөдөр амьдарч чадна гэж би бас боддог. Манай монголчуудын сэтгэлгээ хандлага ер нь хэр хэмжээнд төлөвшж байгаа шүү. Эрүүл мэндэд ер нь хэр анхаарч байгаа шүү байна. Хуучин 90-ад оноос өмнө бол зах зээлийн нийгэм шилжихээс өмнө эдийн засгийн мөн санхүү чухал байна гэдэг дээр гол фокусыг хандуулж явж байсан бол одоо бол харьцангуй монголчуудын сэтгэлгээ хандлага би өөрчлөгдөж байхаа гэж би ойлгож байна шүү дээ. Тэр хэмжээгээр амьдралын чанар бас өөрчлөгдөж чинь дундаж наслт бас харьцангуй өсөд байгаа байхгүй юу? Тэгэхээр монголчуудын талаар ямар байх шүү вэ? Ялцчгүй залуучуудын хувьд бол энэ эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндэд анхаарах тал дээр бол энэ яг энэ соёл, энэ боловсрол яг үнэхээр түүж залуучууд бол үнэхээр хариуцлагатай өөртөө айгүй хариуцлагатай ханддаг болсон байгаа. За альва мэдээллийг уншлаа гэхэд чинь яг баттай их сурвалж юу гэдгийг нэгтэлдэг болсон байна. За тэгээд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ ер нь юу хөстэй гэдэг бас залуучууд манаас
мэддэг болж эхэлж байгаа шиг байна. Тэгээд энийг илүү хөгжүүлэх тал дээр бас би анхаарахыг хүсдэг. Яг өөрөө одоо нийгмийн эрүүл мэндийн салбарын чиглэлээр төгссөн учраас сургуулийн өмнөх боловсрол, сургуулийн насны хүүхдүүдэд энэ боловсролыг бүр багаас нь ойлгуулад эрүүл мэнд гэдэг чинь ийм чухал юм шүү. Хүн эрүүл байж иж урт удаан хугацаанд жаргалтай амьдрах юм шүү. Тэгээд эмнэлэг гэдэг бол заавал өвдснийхаа дараа очдог газар биш шүү. Өвдөхөөсөө өмнө хүн өөрийгөө урьдчилан сэргийлдэг байгаарэ гэдэг тэр урьдчилан сэргийлэх тал руу тийм арга ухаан тэр боловсролыг урьдчилан сэргийлэх тэр боловсролыг хүүхдийг цэцэрлэгт байхаас нь эхлээд цэцэрлэгт орохоос нь өмнө ээж аав нь хүүхдэд тэр боловсролыг олгоо явдаг байвал манай Монголын эрүүл мэндийн түвшин бол дээшлэхээр санагддаг. Яг одоо монголчуудын дундаж насл нэг 71 хүрж байна гэж ерөөдөө ярьж байгаа. Гэхдээ энэ хүйсийн үед жоохон ялгаатай. 9.5 жил буюу бараг 10 жилийн зөрүү өсчээд байна л да. Тэгэхээр манай подкаст чинь мэрэгжлийн хүн орж байгаа далимдуулаад ашиглаад гэдэг шиг тийм ирчүүд рүүгээ жоохон мессеж бас өгүүлмээр байна. Манай ирчүүд ер нь юун дээр илүү анхаармаар байна. Яагаад өнөөдөр дундаж наслтын үед эмэгтэйчүүдийн үед бол богино байгаа тийм. Тэгээ магадгүй ирчүүдтэй аавуудаа бас хэлэх үг байв, зөвлөгөө байв гэж манай подкастаар дамжуулж. Баярлалаа. Яг ийм боломж олцсон зүтэй үнэхээр их баяртай байна. Би ирчүүдийг өөртөө хайртай байгаа ч л гэж гуймаар байна. Нэгдүгээрт өөртөө хайртай. Би л эрэгтэй хүн одоо би л хүнд хүчийг хийх ёстой. За тэгэл нөгөө эрэгтэй хүн уйлж болохгүй, эрэгтэй хүн хүчтэй байх ёстой гэдэг тэр ойлголтыг өөрөөсөө авч хаяач л гэж гуймаар байна. Эрэгтэй хүн чинь ч гэсэн хүн байхгүй яг махан бие, зүрх сэтгэлтэй, өвдөн эрэгтэй хүнд цапаас гэж байхгүй. Ер нь бүх хүнд л цапаас гэж байхгүй. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгд л өөрийгөө цапаасгүйгээр хайрламаар байна. Тэгэхгүй бол яг нэг сэлбэгтэй юм шиг цапаастай юм шиг л хамаагүй яваад тэгээд за яг өнөө маргааш ингээ хамаагүй явах нь гинт маргааш өвдвөл гинт нэг 10 хоногийн дараа өвдөчихгүй. Өнөө маргааш ингэж хамаагүй явж байгаа нь дараагийн 10 жил, дараагийн 20 жилд бид нар ямар байх вэ гэдэгт нөлөөлнө. Тэгэхээр өнөөдрийн амьдралдаа анхаарал яг өнөөдрийн байгаа өөрийгөө хайрлаад тэгээд ялангуяа ирчүүдийгээ нөгөө мэдэрч байгаа мэдрэмж сэтгэлээ ил гаргадаг байгаасаа гэж бас хүсдэг тийм. Сэтгэл зүй гадаг шал гаргадаг ширээ. Тэрийг бас хажууд байгаа гэр бүл нь хажууд байгаа эхнэр нь бас тгийх сэтгэлийг нүгдэг байгаасаа. Тэгэхгүй бол нэг эрэгтэй хүн нуруу өвдлөө эсвэл нэг өвдлөө гэл ингээл нэг жижиг юм яриад эхлэхдээ за гэд ингээ хайждаг ч юм уу. За эрэгтэй мэж юун сүртэй ингээд. Тийм мэдрэмжийг хажууд нь байгаа хүмүүс нь битгий өгдөг байгаасаа. Ирчүүд маань яг өөрийгөө нэгээд энэ маань инглээ гэхэд тэрийг нь аюугай хүлээж аваад чи минь ясаа одоо тэгвэл энийг хүндрхээс нь өмнө галс ингээд учрыг нь олж урьдчилан сэргийлээ гэдэг тийм хандлага ингээд гэр бүлд маань эхнэрт эрэгтэй хүнд ингээ аль алинд нь яг тийм хандлага байх юм бол ирчүүдийн наслалт дээшлэн гэж би харж байгаа. Манай өсгөөгийн үед манай өсгөөч өөрөө бас эхнэрийгээ дагаад фитнесээр хичээлдэг эрүүл мэндэд бас анхаардаг болсон залуу байгаа шүү дээ. Магадгүй бас мэрэгжлийн хүн хажууд чинь бас гэргий чинь өнөөдөр байгаа бол бас амьдралын хэм маяг чинь өнөөдөр ямар байдгийг эрүүл зөв хоол юун дээр илүү манай өсгөөгийн үед анхаардаг вэ? За миний хувьд бол өстэй бүх зүйл дээр л гэж хэлэн дээ. Яг тийм нөгөө зөвхөн энэ дээр гэсэн юм байхгүй. Гэхдээ амьдрал нөгөө баланс хэрэгтэй гэдэг шиг. За тэгэл нөгөө яагаад тасгал хийгээд байгаа юм ч гэсэн бас нэг холбоотой байна. За тэр нөгөө нэгт хувцснуудтай гоё таардаг байх хэрэгтэй байна. За гой зүй талаасаа хэрэгтэй байна. Тасгал хийснээрээ аз жаргалын даавар ялгарч байна. За тэгээд би аз жаргалтай байгаад тайван байх юм бол орчлын ертөнцийг яг тэр байгаагаар нь сайхнаар нь харах нь байна. Тэгэхгүй яг ингээд жоох стресстэй байгаад байвал төсөл жижиг сажиг юм дээр ч гэсэн алж ичих гал ингээд юм жоохон яа гिचгээл юм хүн нэг тийм мэдрэмж төрөх гээд байдаг. Тэгээд тэг гэж бол ер нь тасгалаа хийдэг. За тэгээд эрүүл хоолж байгаа маань ч гэсэн манай хүн гарч ирсэнтэй л холбоотой анх. Өдөр дөнгөж үерхэж эхлээл цуг ингээд нэг саралкагийн хоол ингээд заримдаа ингээд надад нөгөө хоол хийгээд ингээд авчирдаг байсан. Тэгээд тэр хоол мол ингээд идээд тэгээд ямар үед юу идэж болохгүй юу идэж болохыг хилдэг болсон цагаас ахгуулаад за би чи ингэх хэрэгтэй юм байна. Гэт ингээд надад шууд нөлөөлж эхэлсэн. Тэгэл ер нь бүхэл зүйлтэй маань яг энэ саруулкагийн идэг зүйлүүд ингээд бүр шингэсэн байна гэдэг шиг. Яг тэгсэн байна. Тэгээд өдөрт бол хэд хэдийн юмнуудыг ингээд заавал хийх ёстой гэсэн ингээд байдаг. За тэгэл нөгөө хүмүүс чинь
өглөөний цайгаа ингээд бас уудаггүй гардаг гэдэг ч юм уу. За тэгвэл өглөөний цайгаа заавал уух хэрэгтэй юм байна. За би дуучин хүн бол хоолойны бэлтгэл заавал хийх хэрэгтэй. Тасглаа заавал ямар нэгэн байдлаар хийх хэрэгтэй. Гэт ингээд нэг юм өөрийгөө хайрлах юмнуудыг ингээд одоо яг хамтдаа суулгасан гэх юм уу. Тийм л байна ер нь. Би өсгөөс дахиад нэг зүйлийг тодруулж асуусан байна. Эхнэрийн амьдралын зөв хэв маяг, эрүүл зөв хооллолтын дасгал хөдөлгөөнийг чи өөртөө яаж ингэж хүлээж авсан анх эсэргүүцэж хүлээж авсан уу эсвэл уриалганараас хүлээж авсан уу? Яагаад тэгэхээр би өөрөө энэ салбарт ажилладаг хүмүүсийн хувьд бол эмэгтэйчүүдийн сэтгэлгээ хандлага бол өөр байдаг тийм. Үр хүүхэд тээдэг, төрүүлдэг. Яагаад ч юм бүх эмэгтэй хүн болгон л үр хүүхэд нөхрөө гэсэн юм сэтгэл зүй бас байгаад байдаг. Энэ утгаараа ингээд нөхрийгөө зөв хооллосоо эрүүл байгаасаа гэж маш хүсдэг. Тэрийг гэрчүүд дандаа ял мэтэр хүлээж авдаг тийм зүйл байдаг. Тийм тохиолдол байдаг. Ядаргаатай зүгээр махал идмээр шүү, дурлал идмээр шүү, төмсөөл идмээр шүү, цувингаал идмээр шүү, ядаргаатай юу бор гуурал, хөх тарианы гуурал гэдэг ч юм уу. Тэр талаас юу ядаргаал гэж хэлдэг байдаг. Манай өсгөөг яаж хүлээж авч ирсэн? Эсвэл өөрөө тийм амьдралын зөв хэм маягтай байсан юм уу? За анх бол өстэй яг тийм зөв хэм маягтай байхгүй. Байгаагүй. Яг ээж аав шууд нөгөө хоол ингээд баяжин шөнийсэн. Би өглөө босоо шууд дээрээс нь цайгаа хийгээл халаагаал эсвэл жоохон бутлсан ус хийж байгаа шууд шүлтэй олоо халаагаал хөрөө олоо дээрээс нь шууд цай хийгээл иддэг гэсэн. Шүн орж ирээл бууз чигээ. Тийм шүн одоо жишээл 11 цаг үед автагаа зүг 40 бууз ингээд 2 жигнэр бууз тавьж байгаад хойлохна. Тэгээ нөгөө ээж нөгөө өвөө эмээгийнх рүү явцсан ч юм уу эсвэл бол ингээд ийм үе байдаг шүү дээ. Тийм үед нөгөө нэг залхуурцсан л 2 гар ахгүй юу? Ээж болохоор тэнд бууз бэлдээ тавьсан. Тэгээл шууд 40 бууз ингээд сөөрнөр идэл тэгээ нөгөө бүх мөх ухрааж үздэг ч юм уу тий. Тэгээл тийм байла. Тэгэл манай эхнэр гарч ирээл тэгж болохгүй шүү юмнаар ингэж болохгүй шүү гэл тэгээд шууд би шууд болдог. Одоо нөгөө нэг миний нэг хөв хүний нэг ийм зүйл өгөхгүй. Би яг спонж байхыг хүсдэг. Спонж. Шууд ингээд юмыг шууд өөртөө шингээгээд авдаг. Хэрвээ ингээд миний ямар нэгэн зүйл тань ингээд таалагдахгүй, таныг тухгүй болгож магадгүй шүү дээ. Тэнгүүд та тэгж хэллээ гэж бодоход нэр би яг тийм биш тэгээд яг тэгж хэлсэн цагаас жахгуулаад газ өөрчлөлт хэрэгтэй гэж би боддог хгүй. Тэгэхгүй ингээд нэг ийм би бол ийм би угаасаа тэгдэг гэж юм байхгүй. Би дөнгөж 20 эдхэн жил амьдарч ийж тэгж хэллэр энэ амар алдаатай. А магадгүй 40 50 жил би яг ингээд амьдарсан бол хин нэг хүн надад тэгж хэлвэл за миний дүү тийм байхгүй. Би энэгээр 50 жил амьдарсан. Окей одоо тийм байхгүй гэж хэлсэн чи тэгээ яг би тэгж боддог байхгүй. Тэнгүүч яг ингээд манай хүн надад тэгж хэлэх нь намайг хайрлаж байгааг нэгт мэдж байгаа. Хоёрт болохоор яагаад тэгж болохгүй юм. Тийм тэгэл гоё юм шүү дээ. Заримдаа яг хүн ингээд яг нөгөө яг дахианы цээж махцахтай хоол ингээд тэгэхээр яг огмор санагдаад гэж санагдана. Тийм ёо. Тэр мэдрэмж л чанга. Тэнгүүд зүгээр ингээд би өөрөө яг яаж итгэе ингээд нөгөө сарвал гэдэлж байхгүй. Харин энийг дан гिचглэр ингээд нэнгүүд шал өөр гой болгоод би зүгээр идчихнэ. Тэгээд би өөрөө нөгөө нэг хүүхд байхаас ахгуулаад ээж минь аав минь намайг нөгөө юм голж өсгөөгүй. Би яг адилхан гэр ороод яг энгийн л хүүхд өссөн. Гол нь минь зүгээр миний хүсэл мөрөөдөл тэмүүлэл одоо яг ингээд иймэрхүү нөхцөл рүү ингээд аваачиж байна. Тэнгүүт яг хоолыг би голох хэрэг байхгүй. Тэр хоол яг яаж үүсэж байгаа блэ тэр чинь зүгээр ч нэг байж хаад хоол гарч ирдэггүй. Тэнгүүт яг тэр хоолыг ингээд идж байгаадаа ч гэсэн амар кайф идийг үсдэг. Заримдаа л угаасаа нэг тим юм байна би хүн болохоор. Гэхдээ тэгэл яаж байгаа л идэл тэгэл болчдөг л байсан да. Яг анх бол яг тийм хэцүү хүлээж аваагүй. Манай ирчүүд маань өсгөөс олон зүйлийг бас суралцаасаа л гэж үзэж байна. Эхнэрийнхээ амьдралын зөв хэм маяг руу жоохон уусан дасан зогцоосоо энэ нэгцийн бүлэгтээ ямар зорилготой вэ гэхээр урт удаан хугацаанд хамтдаа тэр аж аргалыг бүтээхийн тулд өнөөдөр байгаад байна шүү. Дээрээс нь хоёрдугаар өөр хүмүүсийнхээ өмнө хариуцлага удаан хугацаанд үүрмээр байгаад байна шүү дээ. Тэгтэл зарим залуучуудыг ингээд зөвлөгөөгөө явж хахад би аавыгаа эрт байхад маш их алдсан. Аавтайгаа би удаан хугацаанд тэ хамт байсан бол надад их нүмер нөөлөг их л миний харыг даах байлаа да гэж харамсдаг бас хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр энэ подкаст бол гэр бүлийн боловсрол олох подкаст. Тэгэхээр нийт ирчүүдтэй өөрийгөө өөрчлөх дургүй нэгэн битгий байгаа ч тийм. Харин гэр бүлийнхаа төлөө өөрийгөө бас өөрчилдөг байгаа ч гэдэг тэр уриалгыг гуруулж бас давхар өргөж байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. За энэ зүйлээр дамж би гол нь нэг зүйлийг тодруулж асуух гэдэг л мэдээж асуудалгүй гэр бүл гэж байхгүй. Зөчилдөөнгүй гэр бүл гэж байхгүй. Тэгэхээр магадгүй амьдралын
Ямар нэгэн асуудал шийдвэр дээр зөрчилдөж магалдах зүйлүүд хоёрын үед амьдрал гардаг байх. Энийг хэрхэн яаж зохицуулдаг, хэрхэн яаж шийддэг, хэрхэн яаж ойлголцдог вэ? Тийм дээр харин хэлээ. Одоо яг тэн дээр нэг ийм бид хоёрын дүрэн байд. Бид хоёрын харилцаанд 90 гэж хүүс байхгүй. Хүс гэж байх. Хүүс гэж байх. Тэгж бодохгүй. Тэгж бодохгүй. Бид хоёр хүн. Хүн л гэж. Тийм. Тэнгуут ингээ нөгөө нэг ийм юм байдаг шүү. Ир хүн л ингэдэг. Би эрэгтэй болохоор ингэж байна. Эсвэл бол би эмэгтэй болохоор ингэн. Би ийм. Гэр нэг ийм юм гаргаад тэрэндээ итгээд идэг. Тэгвэл бид өөрөө тэхгүй болчингууд өстэй амар санагцсан. Яагаад тэр амар байсан гэдгсэн чинь заавал эмэгтэй хүн ингээд тунж гомдоод ах хэрэг байхгүй. Заавал эрэгтэй хүн гэхэлэр нэм ахир хатуу мэдрэмжээ илэрхийлдэг гэдэг харах байхгүй. Би ч гэсэн түн гомдно, манай хүн ч гэсэн түн гомдно. Гэхдээ тэрийгэ ярилцахдаа нэг ингэж нэг юм сүртэй юм шиг ингэ яриад авахгүй маань гэдэг нэг юм дүр. Тэгээ дараагийн юм болохоор чаддаг юм дээрээ чи манлаа. Нэгнийгээ хүлийн зөвшөөрөх. Гол нь бүр энэ юм бэл. Би ч эйгөтэй үж болно, манай эйгөтэй үж болно. Гэхдээ яг саруулкагийн чаддаг юм байл би зүгээр дугуйлаа. Харин дэмжий. Яг л тийм тэгж санагдсан. Яг энэ зүгээр 5 жилийн хугацаанд гялс ингээд ойлгох юмар санагдсан нэг нэгээ. Тэгээд саруулка яг миний чаддаг юм дээр бол яг ингэ чимээг байна. Тултлан дэмжинэ гэдэг ч юм уу. Тэгэхгүй ингээд нэг юм олон толгой хоорондоо ингээд юм яс булаацалтаад байгаа юм шиг байхлаар яг тэр нөгөө хамтдаа ингээд байх. Одоо би жишээлбэл хизээ өгөхөө мэдгүй шүү. Саруулка ч гэсэн хизээ өгөхөө мэдгүй, ирээдүг бас мэдгүй. Тэгжидл ингээд яг тэр нэг юм гой аз жаргалтай байх ус үед тэр нэг жижигхэн асуудлаас болоод хоорондоо маргалдаад ив. Тэгж байгаа тэрний дараа ингээд ямар нэгэн тав юм болох тэрийг яах вэ? Би яг нөгөө тэгж юмыг юм гүн боддог төрлийн. Тэгэхээр тэр амар юм харамсалтай юм болох гэдэг байхгүй маш харамсалтай. Тэгэхгүй тулд зүгээр л яг тэр юмыг газ шийдчихье. Гэхдээ зүгээр юм би өмнө нь эхний нэг жил байхдаа амар юм чанга ингээд яг тэр асуудлыг шийдчихье санаа намрах гал саруулка ингээд чимээг болоод ингээд чүнгүүд чи яг хэлдэг чи яагаад ингэж байгаа юм бэ гэдэг ч юм ингээд нэг жоох ойрлох гэдэг ч юм уу. Тэр нэг асуудлыг юм дэвэргэж ингэж заавал шийдэх гэж дайрж ингэж үздэг байсан баг. Тэгээд одоо яг тэр ингээд яг бодонгууд болохоор тэг хэрэггүй байна. Тэр үе зүгээр чимээгүй чи зүгээр тис. Тэгээд яг нэг юм гоё аз жаргалтай үе дээр хайр гэдэг. Тэнгүүд яасан гэдэг миний хэрэг тэрэн дээр юу гэж бодож ин гэж саруулкагаас асуунгууд би тэгсэн байхгүй гэ надад хэлдэг. Тэнгүүд нь хайр надад яг тэгэхэд жоох эвгүй байсан шүү. Чи гэхдээ миний хайр тэгж бодог байх. Надад жоох эвгүй санагдсан шүү. Гэтэ миний хайр бити тэгэрэй заа. Инглээр надад жоох тухгүй санагдаад байна. Ариу тэгмээр өөлч зүгээр тэрийг хэлчих. За би тэгэд ойлгох чи би ингээд тэнэг шүү дээ гэдэг ч юм уу. Тэр ярилцдаг болсон бүр шал өөр санагдсан. Ямар гоё өсгөөгийн амьдралдаа хандж байгаа өнцгүүд бодож байгаа бодлууд нь өстой тис өөр юм те. Гэр бүлийн харилцаан дээр миний бодож харж байгаа үнийг өнцөг шүү дээ. Хөөс гэж юусоо эрэгтэй эмэгтэй гэж харахаа болждгоо гэдэг тэр үнцэг надад аюус гой санагдаад байна л да. Тэгэхээр нөгөө хүүс бодоод ихлэхээр би ир хүн гэхээр заавал шийдвэр гаргах хэрэгтэй юм шиг, нөлөөлөгч байх хэрэгтэй юм шиг, хүчтэй хэв шинжтэй байх хэрэгтэй юм шиг те. Энэ зүйлийг төр орхиод асуудлаа яаж хурдан шийдэх вэ гэдэг дээр илүү төвлөрдөг маш гоё асуудал байна. Манаас харуул юу вэ? За мэдээж одоо асуудал гаралгүй л яах вэ? Тэгтээ өстой нөгөө асуудал гарч муудалцаж яасан үнэхээр зөвхөн бараг гарын 10% дотор л яг энэ одоо сүүлийн хамт амьдэрсэн жилүүдэд. Тэгээд асуудал гарах үед л ерөөсө бит хоёрын дүрм хамгийн нэгдүгээр нөгөө нэг хүүс байхгүй. Яг тэр бол тэр тий. Заавал эрэгтэй гэхээр өсгөө төрүүлж уучлахгүй халттай биш. Заавал эрэгтэй эмэгтэй гэхээр би гомдоол ингээл байж явах хэрэгтэй биш. Хинэнч гомдож болно, хинэнч төрүүлж уучлалтгүйж болно. Энэ тал дээр бол маш нээлттэй байдаг. За тэгээд хоёрдугаар бас нэг дүрм юм бол тайвнаар ярилцах. Сэтгэл зүг хэмжээж 50 байж асуудал шийднэ. Хүн 50 үедээ зөв шийдвэр гаргадаг гэж боддог. Тэгэхээр яг маш 50 үедээ нухацтайгаар ярилцаа. За тэгээд ямар нэгэн хэрүүл маргаан гарлаа гэхэд тэрийг одоо асуудал гэж харахгүй бит хоёрын энэ харилцаа дараагийн түвшинд ингээ очих гээд одоо шинжилэл хийж ийн, хувьсгал хийж ийн гэсэн өнцгөөс хардаг. Хоёулаа энэ асуудлыг шийдчих юм бол хоёулагаа харилцаа дараагийн алхамд очих юм байна гэсэн өнцгөр хараад тэгээд тэрнээс ингээд нэг юм сурч авдаг гэх юм уу. Ер нь тэгэл нэг маргалцсны дараа орой орондоо орж гал тэрийгэ ярина. Хоёулаа тэгсэн чинь тэгсэн биш. Тэгээ ингэж байгаа юм биш. Тэгвэл одоо дараа их тэр тэггүй байхад л болоо юм биш. Тэгээд яг тэгэхээр яг ингээ харилцаа дараагийн түвшинд ингэж шинээр ингэж гоё хувьсгал хийж очиж байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр тэрийг бол асуудал гэж юу л бид дээр юусэн нэг хардаггүй.
Саруулын ярианаас хэд хэдэн зүйлийг би айгүй гоё тусгаж хүлээж авч бас нийгэмд энэ подкастыг үзэж байгаа хүмүүст бас уриалмаар байна л да. Нэгдүгürt эхлээд асуудал шийдэж байгаа сэтгэл зүг эхлээд удирдах юм. Тайвширсны дараа асуудал авир. Тэгэхгүй л сэтгэл хөдлөлтөй үед хүний амнаас олигтой үг юусоо хандлага шийдвэрөөсөө гардггүй гэдэг тэр зүйлийг ярьж байна. Хоёрдугаар дахиад нөгөө өсгөөтэй адилхан хүйс хамааралгүй байж. Хинэнч буруу байсан тэр бурууных нь өөрөө алдаагаа хүлээмжшүүлж уучлалгүй чаддаг байх хэрэгтэй гэж. Тэр маш чухал зүйл шүү. Би өөрөө Facebook пэйж уулз ажиллаулдаг. Дээрээс нь олон эрэгтэйчүүд надад юу гэж хэлдэг вэ гэхээр эхнэрээсээ уучлал гуйж байгааг ерөөсөө сонссонгүй. Асуудал болонгууд бид нэр дандаа буруутан болоод байдаг. Ер нь ингээд хараад үзсэн чинь Монгол эмэгтэйчүүдийн үед ер нь эр нөхрөөсөө бас уучлалт гуйж чаддаггүй бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр уучлаарай гэдэг үг үгсийн санд байдаггүй байгаа шүү гэж манай эмэгтэйчүүд хариулна. Дээрээс нь уучлаарай бид нар алдаа гаргаад байдаггүй байгаа шүү гэж хариулна манай эмэгтэйчүүд. Тэгэд асуудал нь дандаа ирчүүдээс гаргаад байт юм байна л да. Тийм учраас хүүс хамаарахгүйгээр би эмэгтэй юм чинь тэр эрэгтэй юм чинь заавал уучлалт гуйж явах хэрэгтэй. Би гуйларж явах хэрэгтэй гэдэг энэ хандлага байж болохгүй гэдэг маш гоё мессежийг та хоёр маань сая хүргэлээ шүү дээ. Баярлалаа та хоёрт. Баярлалаа. За тэгээд манай подкаст маань гэрэл хөслийн ордны яг хурмын их танхимд подкастаа бэлдэж байна. Та хоёрын мэдрэмж ямар байна? Энэ танхимд орж ирэхээр ингэж. Маш гоё байна. Би бол хизээч яг энд зур хурманд өргөдөж хүний хурмыг үзэх гэж ирж ийсэн үл гэхээс яг ингэж өөртөө гоё ийм гоё яриа хийгээд өрнүүлээд ингэж сууж ингэж бол төсөөлж байгаагүй. Тэгээ одоо бол яг миний бие бит хоёр яаж төсөөлөгдөж гинүү гэхлээр яг одоо энд ингээ хоёр хас маань зогсдог те. Яг тэгэж зогсоод за тэгээ нөө хурим хөтэлдэг хүм маань гоё өрөөл бэлгүүгээ хэлээд ингээд хажуугаар маань ингээд бүх ойр дотны хүмүүс маань хүрээлж зогсоод яг тийм ингээ мэдрэмж ингээ миний биед энерги яг тийм зүйлийг ингээ дуудаж яг мэдрэгдэж байна. Түр ингээ чихэн сонсогдоод яг ингээ нүдэнд харагдаад тэгж төсөөлөгдөж байна. Манай мэдрэмжийн тухай ярьж байгаа тийм. За миний хувьд хэм бол хүүхэд байхасаа л энд хэд хэд удаа яг орсон байна. Тэгээд яг тэр хүүхдийн тэр нэг юм мэдрэмжинд болохоор хайрт үнтэйгээ зүгтаа энэ олон одоо юм удмынхаа хүмүүсийн яг харцсан дээр тэр бүх хүмүүсийн тэр нэг бодол тэр догдол яг нэгэн зэг дээр ингээд ирээд төвлөрөөд тэгээд тэр том гэрчлэл тийм гэрлэлтийг ингээд хийн гэж ингээд уус хүүхд тохт өсдөг байсан. Тэгэд одоо яг ингээд өөрөө 90 цент хүрээд яг өрөх толгойлоод одоо айл гэрийг яг ингээд толгойлоод тэгээд өөр их нэртэйгээ удахгүй түр хүүхдтэйгээ энэ ийм ариун газар ингээд ирсэндээ бүр бас л яг нэг юм шар ус боссон мэдрэмжтэй байна. Огшмоор юм. Тэгээд сайн нөгөө 2025 оны 10 сарын 1-нд манай өвөө маяр алтан өрн болсон. Тэгээд яг тэр хурман дээр ингээд байж хахад тэр эрчим энерги бол маш тийм гайхамшигтай, гайхалтай санагдчихсэн. Тэгээд өөрөө дахин яг энд ирээд тэгээд ийм гоё подкастт ороод тэгээд яг энэ бүр ингээд энэ том өргөнд нь яг ингээд суугаад ярих бол яг тийм үгээр зүгээр шууд оноод хэлцдэг бас тийм биш юм шиг санагдчих. Зүгээр л тэр мэдрэмжийн хувьд амар гоё байна. Тэгээд дээрэс нь бас нөгөө залуучуудтай бас хандж бас хэлмээр санагдлаа. Хүмүүс энэ хурим гэдэг зүйл заримд нь ингээд нэг тийм зүгээр л энгийн нэг юм за ингээд хоёлаа гэрэлсэн шүү гэдэг юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ энэ яг та нарын үр удам өвөг дээдэс энэ бүх хүмүүсийн ерөөл бэлгээр тэр яг тэр том гэрчлэл хийж ийм сайхан гэрлэлт гэдэг юм том одоо ийм хувь заяаны ийм үйл ажиллагаа байдаг шүү. Тэр хувь заяанд болсон ч маш том тэмдэглэлт үйл ажиллагаа шүү дээ өөрсдөө юм. Тэгээ одоо ийм зан үйл гэх юм уу? Яг тийм байдаг шүү. Тэгэд энэ дэр бит ийм хөнгөн байгаарэ. Зэрэг за тэгээ суучих юм чин гэдэг ч юм эсвэл хоёулаа нэг гэрэлтэд баталгааж үлчлээ тэгэл болоо. Бүгд солилцол болоо гэдэг ч юм уу. Битээ тэгж хүлээж аваарэ. Тэгээ цаахаа яг гоё хурмаа хийгээд тэрэндээ гоё ийм одоо юу үг нэгдэг лээ. Ач холбогдол өгөөд тэгээд гоё хурмаа хийгээрэй гэж бас залуучуудаа уриалмаар санагдчих. Миний асуух чийсэн асуултыг манай өсгөө уурчлаад ингээд. Тэгээ мэдрээд бас ярьчлаа. Одоо манай подкастын хамгийн залуу хосууд оролцсон хосууд хоёр гэж тодорхойлж байсан тийм. Ялангуяа энэ зинжи үеийнхэн одоо та хоёр ч яг энэ үе дээр явж байгаа. Нийтлэг за хоёрын сэтгэлгээ майнд өөр байна. Гэрлэлт гэдэг зүйлээр маш их ач холбогдол өгдөг чухалчилдаг үн цэнтэй үн цэн гэж хардаг юм залуучууд байна л да. Танаа үеийнх ер нь гэрэлтэнд ер нь яаж хандж байна? Бас л хөнгөө хуумга санагддаг да ер нь. Тийм. Залуучууд нь тэгээд бас охтууд нь өөрсдөө болоогүй байна.
нөгөө болно гэдэг нь болохоор тэр өндөр мэдлэг боловсролтой байх, гадаад дотоод явсан байх гэдэг ч юм уу олон зүйлийг үнсэндээ бас яг биш байна. Яг хувь хүн гэж өөрийгөө хараад би ямар байр суурийг нийгэмд яг эзэлж байна. Тэг миний хариуцлага яг юу вэ гэдгээ ухамсарлалтгүй юм шиг санагдаж байна. Ихэнх нь. Тийм. Гэхдээ зүгээр яг ингэж санагдаж байгаа шүү. Энэ миний бодол. Тэгэхээр бас үзэж байгаа хүмүүс ч гэсэн зүгээр миний бодол гэдгийг сайн ойлгосоо гэж хүсэж байна. Тэгээд өөрөө болоогүй ижиж хүн болгоно гэж үрдөөсөө байхгүй санагдаж байна л та. Тэнгүүд нөгөө яг ихэнх хэсэгт ярьжсэн шиг хит их аз жаргалын даавар ихтэй үедээ ингээд найзлуутайгаа ч юм уу найз бүсгүйтэйгээ ингээд хүүхдтэй болчих чинь. Тэгээд амьдрал дээр гарч ирэх олон асуудлуудыг тооцоолоогүй болохоор яг тэн дээр асар их стрессийн даавар ялгарч чинь нэг яг нөгөө гоёороо харахгүй байна. Тэгэд энэ нь юу гэсэн үг вэ тэгэхээр эхний нэг хэдэн жил ядаж нэг таних шат гэж байхгүйгээр шууд дөтлөөд дараагийн шат руу огцом левел гэж жингууд тэр яг нөгөө нэг юун дээр болохгүй байгаад энэ тэр тарих мэдрэмж нь яг нөгөө саваа бэлдэг байж хит их сайл хураачихлаар чин алдаа үүснэ. Тэнгүүд яг тгийж санагдаж байна да. Тэрэн дээр надад жоохон тийм тэрийг нэг тийм сайшаа явахгүй яг санагддаг. Тэр хүүхэд бол бид төгсөн бэлэг байхад тэр бэлгээ яг танихгүй байгаад байна. Тэгээ үүнээс болоод нөгөө ганц бие аав, ганц бие ээж гэдэг зүйлүүд үүсээд байна. Тэгэл чамтай хайрын шүү дээ гэж бодсон тийм хөнгөн өмнө хандаад энэ манай залуучууд. Залуухан тийм. Манай сарууд яваад. За бас ер нь адилхан дөө. Гэхдээ гэгээлэг гой бас хариуцлагатай эцэг эхчүүд, залуу гэр бүлүүд, хосууд мэдээж байлгүй яах вэ? За тэгээд зүгээр л ер нь залуучуудыгаа гэр бүл төлөвлөлт тэгээд энэ гэр бүлийн харилцаа тэгээд нөгөө халуун дулаан гэр бүлийг бүтээх энэ гоё алхмаа айгуу гоё хоорондоо үе шаттайгаар хийгээсэл гэж үздэг. Амьдралын үе шатыг төтлөөд явахгүй хамтдаа яг бүх зүйлийг гоё үе шат дараатайгаар нь хамтдаа мэдрээд хамтдаа бүтээгээд явбал энэ амьдрал энэ гэрлэлт бидний бүтээсэн энэ гоё гэр бүл гэдэг зүйл чинь илүү гоё нандин үнцэнтэй байх байхаа. Яагаад ч юм ингээд хоёртой ингээд ярилцаар ингээд нэг сэтгэл догдлоод хөөрөөд манай өсгөөч гэсэн ингээд нулимс ойрхон болсон байна. Энэ болгон дэр гэдэг шиг миний ч бас сэтгэл айгуу догдлож бас хөөрөл байна л да. Тэгээ би залуу хосуудтай бас яг өвж уриалах дуртай байдаг. Тэгэхээр би өөрөө мэргэжлийн салбарт ажиллаж байгаа хүн. Сэтгэл хөдлөлтөөр битгий хандаасаа сэтгэл хөдлөлийн үе шат гэж бас байдаг. Тэр нь өөрөө нэг 6-аас 1 жилийн дотор явагддаг. Энэ үеийнхэн дараа сонголтоо хийх үгүй юу гэдэг дээр бас ярилцдаг байгаараа тий төлөвлөдөг бас байгаараа. Тэгэхгүй бол хэд сэтгэл хөдлөл байгаа үе дээр бас буруу сонголт хийх эргээд магадгүй буруу сонголт хийснээс болоод ирээдүйд маш олон эрсдлүүдийг үүрэх асуудлууд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч гэсэн гэр бүл төлөлтөн дээр чухалчлаараа тийм үү? Яг үнэ. Сэтгэл хөдлөлийн үе шатаа эхлээд авчаа нэг жил бол нэг үерхэж нөхөрлөөрөө тий энийг таньж мэдхийн шат руу ороосоо л гэж хоёроос бас хараад байна л да. Тэгээд хоёрын маань хувьд маш их төлөвлөдөг юм хосууд. Хоёроос би дахиад нэг сонирхоод асуучих. За ирээдүйн төлөвлөгөө хэдэн хүүхдийн ер нь аав ээж болъё гэж бодож байна. За тэрэн дээр бол битээр л яг санал нэгтэйгээр доотлон дөрөв л гэж хэлж байгаа да. Аа. Доотлон уу? Тийм доотлон дөрөв. Ягаад гэвэл өнөр өтгөн амьдрал айгүй гоё. Хүн хүнээр хизээж дутхгүй. Үргэлж ингээд хүн бие биенээсээ хөглөгдөж хүнээс гоё нэрэг авч ингэж хүнтэй байж иж амьдрал юм сайхан явдаг. Тэгэхээр бид хоёр өөр удмаа аль болох гоё олныг үлдээж иж л энэ амьдрал маань илүү гоё цэцгэлж нөгөө нэг олон салаа мөчөртэй үр жимсээ өгөө тийм гоё нөгөө мод болж ингэж цэцгэлээсэй л гэж хүсдэг. Тэгээ ерөөсөө л ямар ч лсэн алдарт тхий одоо авнасаа төлөвлөгөөтэй. Тэгээ бас яг нөгөө нэг хайртайгаа ямар сэн бодох хэрэгтэй гэж боддог. Эрүүл мэндэ бодох хэрэгтэй. Одоо яг тэр нөгөө эмчийн бүр яг ийм юу гэдэг юм бэл тийм судалгааны одоо судалгаа байдаг зүг. Тэр нь юу гэдэг тэгэхээр эмэгтэй хүн 3 жил ядаж ингээд тэнхрэх ёстой төрснийхээ ард 3 жил тэнгисний ард дээр дараагийн хүүхдийг төлөвлөх ёстой байд юм байна л да. Тэнгүүд нөгөө нэг яг араас нь ингээд ингэж ихлээр хүүхдүүд яг зөвхөн өсгөн хөөрхөн ч гэсэн эсэргээр их нэртэй ингээд айгуу тийм хүн ачаа болж тэгээ бие организм ч гэсэн бүр нь яг тэнхэрдэггүй гэсэн яг тийм судалгаа байдаг юм л. Тэгээ яг бид яг тэрэн дээр яг сайн бодолцож байгаа. Дэвэр нэг хүүхдтэй нэг 12 жилийн ер нь цикл бол доотлон ингээд тавьдсан байгаа. Тэр хэмжээндээ бас хичээх хэрэгтэй л гэж бодож байна. Манай подкаст ч өөрөө хосуудынхаа түүхээр аялгаас гадна эргээд тэр түүхээр дамжуулж бас гэр бүлийн боловсрол олгох зорилготой энэ подкаст хийж байгаа шүү дээ.
Тэгэхээр хоёрын маань хувьд ингээд 4 хүүхэдтэй болно гэж төлөвлөж байгаад нь би бол мэрэгжлийн хүний зүгээс бол туйлын баяртай. Би өөрөө нэгдүгээрт өөрөө 4 хүүхэд яа. Тийм олуулаа өсөх ямар гоё байдгүй. Хүүхдүүд сэтгэл зүгээ биендээ шеэрлээ сурцсан, өгөөд сурцсан, аваад сурцсан тий. Тэгтэл нэг юм уу хоёр өрхүүдтэй хүүхдүүдийн хувьд хараад үзэх юм бол яг ондортой бие даасан, бусдаа хуваалцсан сэтгэл зүгээ сураагүй ийм төлөвшлүүд бас явагдаад байна. Гэр бүлийн харилцаанд ч хэрэгтэй, хүүхдүүдийн хоорондын харилцаанд ч бас хэрэгтэй. Тэгээ манай өсгөө маань аягүй зөв юм ярьлаа. Ер нь бол гэр бүл төлөлт гэдэг сэдвэр л өнөөдөр хөвчлэн ярьсан болов уу гэж гуравдаас бодож тий. Тэгэхээр хүүхд хоорондын зайг бол ер нь бол 3-4 жил байх нь зөв гэж үзэж байгаа. Нэгдүгээрт нөгөө төрж байгаа эмэгтэй байна буцаад ирсэн минерал даавруудаа буцаад сэргийж авах. Тэгэхээр нөгөө эрүүл байгаа эмэгтэйгээс буцаад эрүүл чанартай өөхөд төрөх магадлал тэр хэмжээгээр өснө гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгээд дээрэс нь нөхөн өрчхүүн насыг бас сүүлийн жилүүдэд бас 35 нас хүртэл гээд бас тогтоочод бас байгаа шүү. Эрэгтэй хүн дээр хамаагүй л дээ. Тэгээд эмэгтэйчүүд дээрээс 35 нас гэж бас ярьж байгаа. Тэгээд үнэхээр гоё сэтгэл догдолсон ийм гоё нэвтрүүлэг подкаст болсон байхаа гэж би бас бодож байна. Та хоёртой өнөөдрийн нэвтрүүлэгт подкаст уриалганаар зочноор оролцсон та хоёртой халуун баяр талархлыг та хоёртой бас үргэе. Тэгээ манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Луми гээд цэцгийн дэлгүүр бас байгаа. Манай зочдод бас цэцгийн баглагаа бас бэлгэлдэг. Ялангуяа их нэртэн бүсгүй хүнд бас бэлгэлдэг. Эмэгтэй хүнийг өнөөдөр цэцэгтэй зүүрэлдэг. Тэгээ услах тусам, арчлах тусам цэцэг улам илүү гоё болж ургадаг те. Тэгэхээр Луми цэцгийн дэлгүүрийнхаа бэлгийг гэрээ эзэгтээд удахгүй маамаа болж байгаа гэрээ эзэгтээд бэлгэлээ. Ягаан өнгөтэй цэцэг авч өнөөдөр бит хоёр одоо эндээс гараад хүүхдийнхаа хүүсийг харуулах гэж байгаа. Чи ингээ бүр ягаан өнгөтэй цэцэг авч бэлэгдэл наадгүй ягаан цэцэг гэхээр одоо охин байх гэдэг бодож Цаана. цаанаас бит хоёр өөрсдөө хин ягаан өнгөнд айгуу дуртай. Өсгөөч гэсэн нөгөө эрэгтэй хүн гэхэд бүр ягаан өнгөнд айгуу дуртай. Хувц сонгохоор надад хувц сонгохоор дандаа ягаан гэртээ бас юм авахтаа ягаан. Эхнэртэй хайртай хүний шинж үү. Эхнэрийнхээ дуртай зүйлийг дагж яана л гэсэн үг. За гэр бүлийн түүхий хөтөч гэдэг энэ ургийн бичиг хэрхэн яаж хөтлөх үү? Ялангуяа манай өрхийн тэргуунд маш их хэрэгтэй бас сурж болох энэ доторх заавар зөвлөгөөнүүд нь бүгд бас байгаа. Энэхүү гэр бүлийн түүхийн хөтөч гэдэг энэхүү номыг өрхийн тэргүүндээ манай нэвтрүүлэгт орсон дусал болгож бэлгэлж байгаа шүү. Зөөр гоё. Ямар сүүбэрлэг. За ингээд сүүлийн асуултыг гэдэг шиг сүүлийн бишэлдээ төгсгөлийн монголчууд ч бас нэг амны хэлгээс очны хэллэг сүүлийнх удаа дуусч байгаа асуудал биш. Ер нь нэвтрүүлгийн төгсгөлд та хоёр маань залуучуудаа хосуудаа одоо юу гэж уриалмаар байна? Юу хэлмээр байна? За үнээр гоё. За аль аль нь хэлэх юм те. За тэгээд Аль аль. За тэгээд залуучуудаа хандаж хэлэхэд өөртөө хайртай байгаарай. Хүн өөрийгөө хайрлж иж хажууд хүнээ хайрлж чадна. Өөртөө хайртай байж иж хүн урт удаан хугацаанд аз жаргалтай, амьдралын чанар сайтай амьдрна. Тэр чинээгээрээ хүн эрүүл байж өөрийгөө хайрлах тусмаа аз жаргалтай байж хажууд хүндээ ч гэсэн аз жаргал сайхан энергийг түгээн. Тэгэхээр хамгийн түрүүнд эхлээд өөрийгөө хайрлаарай. Эрүүл мэндэд анхаараарай. Өөртөө цаг гаргаарай. Дуртай зүйлээ хийгээрэй. За тэгээд цаашлаад өөрөө хувь хүн байсан бол дараа нь хажуудаа хүнтэй болоод ингээ гэр бүл гэдэг зүйлийг бүтээж байгаа болвол анханаас нь хоорондоо маш сайн ярилцдаг, илэн далангүй ярилцдаг. Тэгээд энэ амьдрал гэдэг зүйл ямар гоё юм одоо түүхэн зүйл юм бэ гэдгийг ингэж ойлгож ухамсарлаж маш хариуцлагатай тийм нандин байлгаасай гэж одоо гэр бүл төлөвлөж байгаа, гэр бүлтэй болж байгаа, гэр бүлтэй болохоор төлөвлөж байгаа ингээ бүх залуучуудаа бас гэр бүлүүдтэй тэгж уриалмаар байна. За миний хувьд гэх юм бол ердөөсөө хин энийхээ харцны галыг өргөлж гоё бадрааж яваарай л гэж бити бөхөөс. Угсаал хүн ер нь нүдэндээ байдаг. Настай хүн гэхлээр яг тийм ийм тогтцсон нүд гэж байхгүй. Тэр настай хүн байсан ч гэсэн нүднийх нь гал хассан байвал за энэ нөхрөн ч юм уу эсвэл эхнэр нь ямар гоё сэтгэлтэй хүн байсан бэ гэж яг хүмүүсийг харах бах. Тэгэхээр
залуу байна уу, дунд насны хүмүүс байна уу, эдэр насны хүмүүс байна уу, эсвэл өвөө эмээ болцсон ч байсан. Яг тэр нүднийх нь галыг л байн гоё асч зүрлзүүлж тэр хүн сайхан үгийг хэлдэг, магтдаг. Гэхдээ гол нь үнэнгээрээ яг тийм байгаарай л гэж бас уриалъя та. Өнөөдрийн дугаартаа хамт байсан та бүгдтэй бас баярлалаа. Тэгээд эргээд дараагийн бас гайхалтай зочдоор бүгдээрээ дараагийн подкастаараа уулзцгаая. Хайрын мянган шовуудан харцаар мен байсан жирэгнэ